би анх ингээд анхны фейлтүүд төр бүр ингээд шүн орой унт чаддгүй өст ингээд бүр ингээд нойр өрөхгүй. Зүгээр яг миний хувьд нэг юм айгүй сонирхолтой нэг тайз байсан. Тэр яасан бэ гэсэн чинь бид нар нэг комеди гэдэг нэг үсрээл нэг жил гарна л болж илүү. Тэгэл яг ямар ч байсан ингээд мөнгө олох юм чи ингээд нэг газар очихгүй юу. Тэгээ нэг хүний төрсөн өдөр гээд нэрийг хэлээд яг сонь ингээд хаана ингээд саунд гэдэхгүй тэгээ бүр гаагаад хүүе гээд тэгээ би чи нөгөө нэг энэ чи тайз майцтай тийм л газар юм болов гээд ингээ яваад орохсон чи уучлаарай хувцас тайлаад ороорой гээд тэгээ би чи нөгөө би хаандаач анхаардгүй ингээл гүзээ мүзээтэй хариу мариунтай хэцүү нөхөр орж иж байгаа. Тэгээ яаж байгаа төөгөө надтай хамт ирсэн. Манай төөгөө ч бас ямар мэдээ юм блэ. Тэгээ бид нар чи өөрөө хувцас гадан тавьчихад ингээ орсон. Нүцгэн комеди хийх гээд ингээ бандаштайгаа хүмүүсийн өмнө зогсоод комеди гэдэг бол нэрээ ингэж жагаад хийсэн гэхдээ ямар ч байсан хүмүүс инээсээ өөр юм. Гэтэ яг тэнцэнс гарах мэдрэмж амар сонирм биш. Яг ингээд хувцас барьцсан тэгсэн чинь нөгөө маа гэд нэг хүн би энэ рүү гарснаа. Хойлоо арай янхалгүй.